Антон Чехов болон за араасаа маш олон бүсгүүчүүдийг гүйлгдэг байсан ч гэсэн Антон Чеховын чин сэтгэлээсээ хайрлаж дурласан жүжигчин бүсгүй Ольга Книпер гэж энэ хоёр хүний хайрын түүхийг ярьж өгнө. Тэгээд Антон Чеховын Эгчдүү 3 гэдэг маш алдартай дэлхийд дээр алдартай ийм жүжиг байдаг юм байна, жүжигчин зохиол. Тэгээд энэ жүжигчин зохиолын дунд бүсгүй дунд эгч нь болох Маша гэдэг энэ дүрийг өөрийнхөө хайртай энэ эмэгтэйгээс сэдвүүлж бичсэн гинэ. За. Тий, тэгээд Монголд яг энэ Эгчдүү 3 зохиол тавигдсан эсхийг бол мэдэхгүй байна. Зүгээр ямар ч байсан энэ Эгчдүү 3 гэдэг зохиол бол дэлхийн 100 гаруй гадаад хэлээр орчуулагдсан, дэлхийн том тайзан дээр тоглогддог ийм алдартай жүжиг юм байлээ. Манайхан бол Антон Чеховын маш олон өгүүлгийг мэднэ. Би Антон Чеховын цахлаа жүжиг тавигдж байхныг мэднэ. Эгчдүү 3 гэж өстө сонсож байгаа. Харин би бас Монгол тавигдсан эсхийг мэдэхгүй байна. За, тэгэхээр Оросд авиаслаг, царайлаг, нуруулаг зохиолч хэн байсан бэ гэвэл Орос хүмүүрийн аманд бол Чехов гэдэг нэр хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгээд царайлаг сайхан залуу гэдгээ мэдхээсээ илүүтэйгээр огт мэддэггүй, ерөөсөө мэдэрдэггүй, за мэдэрсэн ч ашигладаггүй байсан Чеховын эдэр насанд учирсан хайр дурлал нь үнэхээр л одоо зохиолчийн сэтгэлийг нь хөглөөж бүр насыг нь ч урсгасан гэдэг юм байлээ. Тэгэхээр өнөөдөр Оросын их сонгодгийн одоо чин сэтгэлээсээ өөрийгөө бүр умартаж дурлсан хайрын түүхийг ярьж өгөх нэ. За Антон Чеховын товч намтар. Антон Чехов гэдэг хүн Оросд төдийгүй дэлхийд дахинд өгүүлгийн их мастер сод сонгодог зохиолч гэдгээр хүлээн зөвшөөрөгдөн мэдээж. Гэхдээ мэрэгжлийн хувьд эмч хүн байсан. Тийм үү? Тий, ихэмч байсан. Тэгээд өөрийнх нь хамгийн алдартай одоо афоризм үг байдаг штеп. Миний эхнэр бол ангаах ухаан харин уран зохиол бол нууц амраг юм гэж. За. Ийм үг байдаг. Тэгээд ихэмч байсан. За ер нь бол анх бол зүгээр мөнгө олохын тулд юм сонинд ингэж мөнгө олохын тулд юм бичдэг байсан юм байна л да. Тэгээд сүүлдээ ингээд бичих нь гаршаад тэн дээр бичдэг энэ юунасаа зуршлаасаа бүр таашаал аваад ингээд уран зохиол руу хөл тавьсан. 1860 оны 1 сарын 29-нд Азовын тэнгисийн ирэг дээр байдаг Таганрог гэдэг ийм жижигхэн хотод Антон Павлович Чехов төрсөн. За Чеховын мэндэлсэн одоо тэр амьдарч исэн гудамжийг цагдаагийн гудамж гэдэг ч гэсэн Чеховын гудамж гэдэг нэрээр одоо ч байгаа. За. Ээж аав хоёр нь олон хүүхэд төрүүлсэн ч гэсэн ердөө л 6 хүүхэд нь 9 минут бойдсон байт юм байна. Тэгээд Чехов дээрээ 2 ахтай, доороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Ийм 6 хүүхэдтэй айлын одоо гэдэг дээрээсээ 3 дахь нь юм байна. Тэгээд ер нь ах дүүнэр нь ихэнх нь л зохиолч, зураач, театрын шүүмжлэгч гэдэг ер нь ийм бичдэг төрлийн ийм бичгийн хүмүүс болсон юм байна. Тэгээд хамгийн баг дүү Михаил Чехов нь одоо Антон Чехов ахыхаан намтрыг ингэж бичиж хэвлүүлдэг судлаач баг ийм хүн юм байна. За. Тэгээд аав нь айгу сонир хүн байжээ. Аав нь болохоор хамжлага захирагчийн хүүхэд буюу ер нь бол том феодлын хүүхэд байж. Манайхны хэлээр бол. За ээж нь болохоор жирийн жижиг хүнсний мухлаг ажиллаулдаг. Тэгээд аав нь ер нь бол ийм өөрийнхөө тэр нэг ийм феодал гарал угсаагаараа маш их өнгөрдөг. Нилээн саксуудуу ийм хүн байж. Тэгээд арх дарс их уун, нилээн их уун. Тэгээд гэрээсээ одоо гэдэг өөр газар бол ингээд нэг тийм өөрийгөө үргэлж одоо юу гэдэг би феодал гаралтай, язгууртан гаралтай том хүн гэж одоо юу гэдэг юм дэ өөрийгөө байнга тэгж дөвөөлөгдөг. Язгууртан про гэдэг шиг. Тэгээд гэртээ ирэхээр эхнэрээ зодддог, хүүхдүүдээ зодддог. Агсан тавьдаг. Ийм сонин нөхөр байж. Тэгээд Чеховын зохиолууд дээр ихэнхдээ нэг ийм сонин хоёр нүртэй хүний дүр айгүйх гардаг хөхгүй. Тий, одоо тэр манайх нь хамгийн сайн мэддэг нэг ийм театрт нийгэм үзэж байгаа найтаачдаг штэ. Тий, тэгэл ингээл долгоноод байдаг. Тий, яг тэр мэр мэтлэн айгүй сонин ийм хоёр нүртэй хүмүүсийн дүр айгүйх гардаг. Тэр дүрийг Чехов ааваас авсан. Аав нь ингээд гадуур явахдаа болоо чихтэйхэн гоё язгууртан ингээд цэмцгэр хүн байж хаад гэртээ ирэхээр л ингээд хүүхдүүдээ зодоол эхнэрээ зодоол зүгээр л хоолчин давсгүй ш тэгэл эхнэрээ зодоод уурлаад идэв. Тэр зохиолоор нь сүулт нөгөө нэг бурхан өршөө гэдэг магнат тоглолцсон те нөгөө уушлаараа сайта би найдаа ачлаа гэдэг ядаргаатай. Тэр нэг юм хоёр нүртэй дүрийг ааваас авсан баха судалж авсан бах гэдэг. Тэгээд ер нь Чехов аав талаасаа Украин гаралтай гэртээ ихэвчлэн Украинаар ярьдаг. Тэгээ аав нь мэдээж те арх их уу агсан сохтуу 50 амар заяыг нь үзүүлэхгүй. Гэтэл ээж нь болохоор гэр амтай хүүхдүүдтэй бүр хачин их хайртай ийм эмэгтэй байж. Тэгээд аав нь болохоор бүс барааны худалдаачин хийдэг байсан юм байна л да. Тэгээ нөхөр үл ингээд Орос орон даяар ингээд 8 хийгээл ингээд тэний явчихдаг. Тий. Тэгээд хамгийн гоё юм нь харин эргэж ирээд гэрте байх үедээ нөгөө аялж явах явцдаа Оросын өргөн уудам нутагт юу тохиолдсныг хүүхдүүдэд ярьж өгдөг байсан гинэ. Өгтөр ярьдаг байсан гинэ. Чигтэйхэн. Тэгээд
Одоо нэг султааны үлгэр дээр шиг ингээл нэг тэнгис далаа гатлаад гээл ингээл нэг баахан аялж ирж байгаа гутаа ингээл нөгөө хааны ордон цуглаад буддаач дандаа сонь сайхан ярьдаг тийм юм байна гээл те. Ер нь яг тийм л байсан юм байна. За. Тэгэнгүүт хүүхдүүд нь тэр нэг юм бичиж тойрох авьяасаа би ер нь манайхан бүгдээрээ бичдэг манай ах дүүнээр би болоод бичиж тойрох нь авьяасыг бол ааваасаа авсан. Тэгвэл яг ингээ нэг тийм хүмүүсийг инэрдэг ийм чин сэтгэл зүрх сэтгэлийг минь харин ээж минь бүрэлдүүлж өгсөн гэж өөрөө бичсэн байт юм байна. Тэгээ Чехов төрж өссөн тэр Таганрог гэдэг хотынхон грек сүмийн ийм сүмийн сургуульд явдаг байжээ. Тэгс нөгөө грек хөгшилтэй авчирс нөгөө сүм нь грек хэл заадаг. Тэгс тэр грек хэл дээр байнга шалгалтын дээр унцдаг байж. Бүр 15 настайдаа хүртэл грек хэл дээр унаал улираад сурж исэн. Тэгээд аав нь сүмийн хоор дууг даргалдаг байсан юм байна. Тэгээ хүүгүүд бүгдээрээ сүмийн хоор дуу дуулна. Тэгсэн одоо юу гэдэг Чеховын хувьд бол тэр сүмийн хоор дуу дуулна гэдэг бол үнэхээр ял шийтгэл шиг. Үнэхээр ядаргаатай байсан. Гэхдээ аав нь дуул гэд хүчээр дуулуулад байдаг. Тэгээд аав нь ер нь тийм ингээд нэг юм ээж рүү маш их ууралдаг, ээж рүү дайрдаг тийм нэг юм хачин аршинтай нөхөр байсан. Тэгээд сүүлдээ шинэ байшин бариулна гэдэг хамаг хөрөнгө өрн тараа хийгээд бүгдээрээ шинэ байшин барина гэдэг шинэ байшингаа бариулаад тэгээд нөгөөх нь бүтгэ болонгууд эхнэр хүүхдээ цухтаац алгуулсан. Хаяа явцсан. Ийм хүн юм байна. Хүүтэй. Тэгээд сүүлдээ ингээд эхнэр хүүхдээ хаяад яваад өгсөн. Дампуурын гутаа эхнэр хүүхдээ хаяад явцсан. Тэгээд ер нь бол яг энэ үеэр нөгөө аав нь тэжээд итгэдэг байсан. Аав нь хаяа явцсан. Хоёр ах нь Москвад их сургуульд сурдаг. Ингэн гут дээрээсээ 3 дахь буюу Чехов ээжигээ дүүнэрийгээ тижээх үүрэгтэй болоод ингээд нөхөр яасан бэ гэсэн чинь сонинд нэг юм хошин өгүүлэлэг бичиж ингэж мөнгө олдог гэсэн гинэ. За. Тийм. Тэгээд эхний ээлжинд бол зүгээр л ээж дүүнэрийгээ тижээх бичил сонинд янз бүрийн хачаачин тийм хошин түүх бичиж мөнгө олдог байсан. Тэгээд дээрэс нь ах дүүнээс хамгийн даруухан тэгсэн ирнэ бас хамгийн гой цэвэрхэн царайлаг нуруулаг ийм хүү байсан юм байна. Угаас одоо яг энэ залуугийн зургийг өгч үнэхээр гой залуу. Тийм, үнэхээр гой залуу. Нүд нь жоохон уйтгартай, гунигтай нүдтэй байна. Ийм жоохон ийм давхраатай бүтлээ ийм доошоогоо ч юм шиг тий. Тийм нэг ийм гунигтай харцтай, гунигтай нүдтэй юм байна. Тэгсэн Чехов ингэнэ бүр 10 жил ерөөсөө ингээд Чехов нэг юм одоо манайхаар бол нэг 7 8 дугаар ингээд ороод ирэхдээ л үнэхээр сайхан залуу болоод ингээд юу яцсан. Тэгэн гут ингээд хүүхнүүчээс Чехов араас хөлөө угалчих гал октод гүгээд хэлсэн. Тэгсэн чи бүр 10 жилд байхдаа багшийнхаа их нэртэй учраа ургуулад тэгээ бүр хатаяараа бүр одоогийн хэлээр бол сенсац үүсгэж ийсэн. Тийм штэ. Тэгэл ус ингээд Чехов үнэхээр тэр нэг юм ялангуяа ингээд орсууч өөртөө ингээд нэг тийм гонигтай нүдтэй залууд бүр их татдаг байсан гинэ. Тийм яагаад гэвэл тэр ингээд нэг тийм чин сэтгэлээс эмхтэй хүнийг хайрлаад идэг тийм хүмүүс. Тийм болохоор Чехов араас өстөө хөлөө оголчих гад гүйдэг байсан. Айгуу гой өндөр шулуухан хамартай, давхраатай нүдтэй, хөмсгөн жаасан гоё энэ цэвэрхэн хайртай. Ер нь айгуу гой залуу байсан байна. Тийм байна. Тийм. За тэгээд дунд сургуулаа төгсөөд ангаахын сургууль аваад тэгээд яалтчгүй Москваар нүүж ирсэн. Йоо, манай порото төстө зэрэгтэй мэн гинэ. Яаж аргаараа ингэж хард юм бэ? Яа тийм бай, тэгж харж л байна л дээ. За хамтран хэлэгч ярьж тойлоо өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр за Sky Media Android TV болж шинжлэглээ гэдэг Sky Media хамтран ажиллаж байгаа. За Sky Media шин бас хурдан ийм хамгийн сүүлийн үеийн Android TV үйлдэл системийн ийм төхөөрөмжтэй болоо шинжлэгдэж байгаа юм байна лээ. Тий, манайхан бол нэг ийм хар төхөөрөмж гэдэг байгаа шүү дээ, тий. Тий, зургтын хаажууд байлгаж яадаг. Тэр төхөөрөмж одоо ингээд Android TV үйлдэл системтэй болцсон гэсэн үг. За тэгэхээр одоо энэ Android TV системтэй төхөөрөмжийн давуу талууд нь юу вэ гэхээр таны үзэх кино болон контент нь 4К нагтаршалтай Dolby 5.1 дууралтай болж гэртээ ингээд кино театрын мэдрэмжийг авч дуу дүрсийг өндөр чанартай хүлээж авч үзнэ гинэ. 100%. За видео сангаас хайлт их нь ингээд улам хялбар болоод хайх киноныхоо нэр төрөл найруулагч гэх мэт утгын зүгээр удирдлагандаа хэлэхдээ тухайн кино контент шууд гарч ирэх нь. Оо бүр хэлэхэд үү? Тий, одоо бид нар чинь удирдлагаар биччихсэн төгөлтэй шүү дээ. Ингээд хайгаад идэв шүү дээ. Тий, ингээд за шинэ кино юу орж ирсэн байна гэл ингээл тим за одоо тийшээгээ орно про суурын орлоо ийм ингээд хайгал. За тэгээд хүн бүр тусдаа бас ингээд дундаа профайл буюу нэвтрэх нэр нууц үг үүсгэж ашиглах боломжтой. За үүний хамгийн зөв давуу тал нь
хүүхдтэй профайл үүсгээд эцэг эхийн хяналт хийх боломжтой болсон гэсэн үг байхгүй юу? Ааха. За хүүхд чинь одоо нөгөө профайл үүсгэж учраас юу руу ороод юу үзээд байна аа? Тэрийг ингээ мэдчихнэ гэсэн үг. За жишээ нь одоо хүүхэд өөрийнхөө буюу хүүхдийн профайлаар ороход дан хүүхдийн нас онцлог тохирсон кино контент гарч ирнэ гэж бүр. Хүүхэд дураараа кино түрээслээд их төлбөр гардаг байсан явдлыг байхгүй болгоод сар түрээслэх үнийн дүнг хязгаарлах боломжтой болсон. Гоё. Тэр утсан дээр нь хүүхдийн YouTube суулгаж өгсөн чинь манай охин голоо наасан шүү дээ. Энэ хог чи үзэх юм алгаа шүү дээ. За тэгээ шинэ бас хурдан Android TV төхөөрөмжийн бас нэгэн гайхамшигтай гоё даваа тал нь таны зурагт ухаалаг биш байлаач одоо нэг ухаалаг биш зурагт нь цаавал нэг юм хар утас ингээд залгаж байгаа тэгээ ингээд утастайгаа холбож байгаа YouTube руу ордог байсан шүү дээ. Смартаар шууд холбогдчихдаг шүү дээ тий. За тэгвэл танаа зурагт смарт биш байсан ч гэсэн аль биесны онцгой хэрэгтэй YouTube болон Netflix аппликейшнуудыг шууд ашиглах боломжтой гэж шүү. Энд ч ихтэй гоё болж байгаа юм байна. Харин тийм байна. Тэгээд юу яах юм байна? 76 9000 76 90 буюу 76 9000 гэдэг утсаар захиалаад хөргүүлээд авчиж болох юм байна. Захиалчих болно. За тэгээд Sky Media гэдээ бас Facebook руу орох боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Sky Media Android TV болж шинжлэглээ гэдэг Sky Media хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хайрын түүхээр үргэлжлэр хэм сонсогч танд хүрч байна. За өнөөдөр бид хоёр Андрей Чеховын хайрын түүхийг ярьж өгч байгаа. За би Ольга Книпер Чеховгийн намтрыг ярьж өгнө. За Чехов бол угаасаа Оросын төдийгүй дэлхийн орчин үеийн театрын үндэс суурь. За ястаа нэг явах чиг хандлагынх нь үүслийг тавьсан хүн гэж дэлхийд даяараа бол хүлээн зөвшөөрдгөө. За тэгээ хүүхэд байхасаа л Таганрог хотынхоо театрт ихэнх цагаа өнгөрүүлдэг гэсэн Чеховын тоймгүй олон явдал судал дундаас нь хайрыг нь татаж амьдралынхын сүүлийн жилүүдэд бараг л насыг нь нэмсэн гэдэг Ольга Книпер гэдэг бүсгүй бол театрын жүжигчин байсан. За Ольга Чехова 1868 онд төрсөн. Өөрөөр хэлбэл Чеховоос 8 насаар дүү гэсэн үг. За тэгээ орчин цагт хүмүүс Ольгаг Чеховын эхнэр байсан гэдгээр нь л сайн мэддэг. Гэтэл энэ хүн маань Москвагийн урлагийн театрын анхны 39 гишүүнийг буюу үүсгэн байгуулалтсан ийм хүн юм байна. Оо тийм үү. За Книпер гэхээр угаасаа уг нь бол Орос уг биш байгааз. За Ольгагийн аав нь Австри хүн байсан бол ээж нь Герман гаралтай хүн байсан. За аав нь харин одоо өвөг дээдсэн ингээд Орос хүмүүс байсан гэж үзээд Орос дэх хэлэгтэй ханддаг юм хүн байсан юм байна л да. За тэгээ аав нь одоогийнхоор бол 100 гаруй мянган хүн амтай юм жижиг хотод үйлдвэрийн дарга хийж байгаад за явандаа эднийх Москва руу нүүж ирээд за тэндээс бол дунджаас дээш давхаргын чинээлэг бил бинчинтэй айл яваар одоо Москвад амьдран сууж эхэлсэн. За Ольга дээр нэг ахтай дор нэг эрэгтэй дүүтэй ер нь айлын ганц охин байсан байхгүй юу? За ёстой тэгээд эцэг гэх нь бол охиноо жинхэнэ утгаар нөгөө нэг торгон дээр бөмбөрүүлж өсгсөн. За охтын хувийн сургууль сурахаас гадна хувийн багш авч өгөөд Франц, Герман, Англиар чөлөөтэй ярьдаг. За зураг маш сайн зурхаас гадна төгөлдөр хуурдаар сурсан. Тэгээд нөгөө нэг ингээл зочид гэрт нэрхэл төгөлдөр хуурмуур ингээл одоо тоглож таадаг юм шүү дээ. Оо яг гүнэ. За маш элит боловсрол олгосон охиноо аав нь бол ийм бил бинчинтэй хүнтэй суугаад ирээдүгөө баталгаатай болгох гэж байнга цагтаг байсан. За Ольгагийн ээж бол маш алдартай төгөлдөр хуурч байж дуучин байсан хэрнээ энэ одоо урлагийн карьераа бүрэн орхиж аавтаа суусан. За тиймдээч жүжигчин болох хүслээ хулцуулах болгонд нь ээж аав нь бол үргэлж эсэргүүцдэг байсан. За ингээд элит боловсралтай охин маань жүжигчин болох мөрөөдлөө мартагнаад өөрийнхөө зиндааны баян үнэтэй сунаа гэж кодлогдоод явж исэн чинь аав нь гинт бурхан болоод за эдний амьдрал оронгороо иргсэн. Ээж охин хоёрт бол нөгөө нэг санхүүгээ захиран зарцуулах ямар ч мэдлэг чадвар байгаагүй. Одоогийнхороо санхүүгийн боловсрал авах болохоор нөгөө олж чадгаасаа ихийг зарцуулаад яг нөгөө нэг өмнө нь яаж гаргадаг байсан шиг л гараад тэгсэн мөртлөө мөнгө нь орж ирэхгүй шүү аав нас зарсан юм чинь. Тэгэнгүүт өрөнд ороод тэгээд 5 зарцынхаа 4-ийг явуулаад за нэг зарцтай үлдээд тэгээд жижигхэн байранд нүүж ороод тэгээд хөгжим дууны хичээл зааж амжиргаагаа залгууж эхэлсэн. За энэ үед Ольга бол нөгөө нэг жүжигчин болно гэсэн мөрөөдлөө дахин цэрэгээгээд за дээд зиндааны хүрээлэлд багтах гэж хичээхийн оронд жүжигчний карьер хөөх хүсэлтэй байгаа ээжтэй хэлсэн. За ээж нь ч гэсэн энийн дэмжснээр Ольга Книпер ээжийнхаа дэмжлэгтэйгээр улсын филармоны их сургуульд эсчээжээ. За дэмжин аялагч танилцуулсны дараа үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин аялагчаар E-Mart илүү чанарыг илүү хямдар гэсэн уриалгаар дэмжиж ажиллаж байгаа. За E-Mart-ийн хороолол салбар илүү чанарыг илүү хямдар. Хороололт бас байдаг шүү дээ. Хороололт байна.
Оо тийм шүү. Хороолын эцэст байдаг. Би ч одоо нөгөө 3 салбар ярьсаар байгаа. Өргөөгийн баруун тал руугаа хороолын эцэст байдаг. Оо за. За 5 сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой хямдрал урамшуулал зарлаж, дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд эко тор бэлгэлж байгаа юм байна. За тэгээд та дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart-ийн Facebook хуудас болон 7611 техник гэдэг утаснаас л авлаарай. 7611 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч E-Mart баярлаа. За баярлаа. За танилцахаас өмнөх үеийг нь дурсах хэрэгтэй. Тийм. За 1884 онд 24 настай Антон Чехов албан ёсоор ангаах ухааны мэргэжлийн эзэмшээд эмч болсон. За. Тийм. Тэгээд эмчийн цалин маш бага. Тэгээд эмчийн цалин бага. Тэгээд дээрээс нь нөгөө шинэхэн эмч учраас ингээд жоохон орон нутг руу томилогдоод дандаа ядуучуудад эмчилдэг байсан юм байна. Ядуучууд эмчт. Тэгээд чаавсан чи өөрөө ингээд нэг тийм айгүй тийм сонин өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Цалин багтай байжээж нөгөө ядуучууд үзүүлчихэд тэгээ мөнгө авахгүй эмчилгээний мөнгө авахгүйгийн гут өөрийнхөө цалингаас ингэж ийм авч өгсөөр байгаа. Чаавсан. Тий. Тэгээ бүр өөрөө бүр ингэж цалин буухаар цалингаа буцаагаад өрөндөө өгчдөг. Ийм ядуу амьдардаг байсан. Тэгээд энэ үедээ нөхөр яаж өөрийгөө тижээдэг байсан бэ гэсэн чинь сонинд жижиг юм бичээд тэрнийхээ орлогоор өөрийгөө тижээдэг байсан. Тэгээд Чеховын амьдралын маш харамсалтай төгсгөлийн үе нь эндээс эхэлсэн гэдэг. 84 85 оны хавцаа Антон Чехов эхлээд өвдөөд ингээд ханиагаад эхэлсэн. Тэгжээсээ сүүлдээ нөгөө ханиалга нь хүндрээд ханиахтаа ингээд цусаар ханиалгаад эхэлсэн. Тэгээд 86 онд бүр биеийн муудаад эхэлсэн. Нөхөр бол өөрөө хэмч хүний хуваар за би сүрэтээ олчлоо гэдгийг мэдсэн байна. За. Мэдсэн. Тэгтээ ингээд нөгөө өөрийнх нь найз эмч нар ингээд нөгөө чи ингээд сүрэтээ олчлоо штэ. Наадах эмчлүүлээч гэдэг. Тэгсэн чинь нөхөр болохоор би өвчин тусаагүй. Би гэр бүлээ тижээх ёстой. Би ээждээ мөнгө явуулах ёстой. Гэр бүлээ тижээх ёстой. Дээрээс нь би чинь одоо юу гэдэм бэ? Хэмч хүн өөрөө юу гэж өвддөг юм бэ? Гэт ер нь нилээн бардам байсан юм байна. Ямар сони юм дээр бардам тийм. Гэхдээ Оросуудын нэг юм сонин яг ийм бардам зам байна заяа. Одоо бүр хойшоогоо бүр дурлчаад бүр дурлалтаа хүртэл ингээд хүнд нөгөө их нэртэй хайртай болчоод тэрийгэ илэрхийлэхгүй. За. Тийм байсан. Тэгээ Чехов бол ийм агуу бардам байхаас ч аргагүй ийм супер зохиолч юм чинь. Тэгээ нөхөр тэр бардам зангаасаач болсон юм уу? Ер нь өөрийгөө тэр нөгөө нэг юугаа баг дээр нь өвчнөө эмчлүүлээгүй. Тэгээд хайцсан. Тэгсэн чинь хожим өөрийг нь амь насайг нь авсан. Тэгээд Чехов энэ үедээ байх сонинд ингээд юм бичээд ямар ч байсан ээжигаа хоёр дүүтэйгээ ингээд өөрийгөө тижээгээд яваад байсан юм байна. Тэгжсэн чинь хаан торст яг тухайн үеийн хаан торсын том хүлээн зөвшөөрөгдсөн Дмитрий Горгевич гэдэг ийм зохиолч Чеховын Амчин гэдэг өгүүлгийг уншаад шүүмж бичжээ. Том алдартай хүн тоож шүүмжилж штеп. За энэ шүүмждэр бол Чехов гэж залуу зохиолчд авьяас байна. Гэхдээ бүр жинхэнэ авьяас байна. Шинэ цаг үеийн зохиолчдыг манлайлах хэмжээний тийм гайхамшигтай авьяас байна. Харин утга зохиолын чанар гэдэг тал дээр анхаарч жоохон айжуу тайвуу бичихгүй бол энэ сайхан авьяас зэврэх бидэ гэсэн ийм шүүмж бичсэн юм байна. Тэгэнгүүт Чехов энийг нь уншаад мэдээж баярлсан. Авьяастай байна гэж үнэлсэн. Тэгэнгүүт нөхөр нөгөө мөнгө олох гээд зүгээр бараг л стандарт зүгээр ингээд ямар ч хамаагүй юм бичдэг байж байгаад болоод тэгээд за одоо тэгвэл жоохон чанартай сайн юм бичиж гэж анхаарч эхэлсэн. Тэг яг энэ үед бол нөгөө талд нь танилцаагүй байсан. Нөгөө нэг Ольга чинь нэлээд баян цатгал өссөн Ольга маань улсын филармоны их сургуульд хожимоо Москвагийн урлагийн театрыг үүсгэн байгуулагч болсон Владимир Данчино гэдэг хүний удирдлагад суралцж ийсэн. За ингээд нөхөр бол жижиг сажиг тайзан дээр ингээд дүрд гардаг байсан. За ингээд яваад анхны театраа үүсгэн байгуулахад нь нөхөр бол оролцоод ингээд театр дээр театрын жүжигчин болцсон байсан бэл. За одоо тэгвэл би энэ хоёрын танилцсан одоо сайн муугийн танилцахаас өмнөхийг ярьлаа шүү дээ. За одоо би танилцсан түүхийг ярьж байгаа. 1899 он. За Чехов энэ үед бол 39 настай байсан. Харин Ольга 31 настай байсан. За Чехов бол чанартай, авьяастай зохиолчийн хувьд одоо хэдийн танигдсан тийм үү? За нэг ёсондоо Оросын утга зохиолын салбарт бол бүр мандцсан. Харин Ольга Москвагийн урлагийн театрынхаа тайзан дээр бас жинхэнэ эд мандчихсан. За 1899 оны 100 Чехов Ольгаг Толстойн жүжиг тоглож байгааг нь хараад шууд анхны харцаар дурлцсан. За. Нөгөө хүүхнүүдтэй орооцолддогч хизээч ингээд дурлахгүйгээр үнсэлсэн гэдэг байсан нөхөр шүү дээ энэ чинь. Чехов бүхэл оройн турш тайзан дээр өстө гялалцаж яг ингээд гаш шиг дүрлцэн асж байгаа Ольгагаас харцаа салгаж чадаагүй гэдэг. За тэгээ жүжигчин бүсгүүд шууд халдаж чадаагүй учраас хараад гэртээ харсан дараа бүр ингээд бодлоос нь гарахгүй байсан учраас ингээд ямар нэгэн байдлаар ингээд нэг сэтгэлээ онгойлгомоор байна шүү дээ тий. Тэнгүүд одоо энэ дотны найз Александр Суворинд ингэж бичсэн гинэ. Тэр тэнгэрт аян нүрэлэх шиг сүртэй хэрнээ цангинсан
танхил хоолой. Хинч үл булаач чадах зэндархал. Тэрэн дээрээ нэмээд хаанаас ч харсан сэтгэл доторх чин үннийг нь мэдэрч болох тэр жүжиглэлтийг нь бодохдол би жүжиг үтсэн биш. Харин тэр бүсгүйн амьдралыг үтсэн мэт санагдаад хоолой дээр үг торж нүдэнд нулимс цэлгэнж гин гэж бүр ингэж бичсэн. Энэ дотроос энэ үг амар гоё агааз тэр тэнгэрт аянга нүрлэх шиг сүртэй хэрнээ цангинсан танхил хоолой. Ямар гоё юм бэ те. Зүгээр л хүний хоолойг ингэж дүрсэлж штэ. Чахав ингэж бичлэг яахав те. Йоо. За ингээд анхны харцаар дурлсан залуу маань Ольгагүйгээр ингээд байж боломгүй болоод. За өстө өдрийн бодол шүний зүүд болоод. За ингээд дундынхаа танилаар дамжуулж Ольгадаа танилцах арга зам ирэл хийсэ. За тэгтээ яг яаж танилцсан тухай мэдээлэл бол хайгаад олоогүй. Гэхдээ Ольгагийн хувьд бол Чеховтай анх танилцсан даруйдаал Москвагийн хамгийн өсөмжит гой нэрд маш их татагдсан гэдэг юм байна. Тэгээд одоо эн чинь нөгөө ямар ч лсэн өөрөө ирэлхийлжээ бөө юм босоороод ингээд дундынхаа танилаар ингээд дамжуулаад танилцсан байна шүү дээ. За Чехов өөрөө бичгийн хүн байтлаа хүүхнүүдийг бусад ирчүүчиг одоо ингээд ам хэлээрээ татаал тий уянгалуулаад тийм тэгж эргүүлдэг хүн бол байгаагүй. Зүгээр л ийм үг дуу цөөтэй, царайлаг, нуруулаг гой нэрийн өмнө хүүхнүүд өөрсдөө л нураад ороод ирдэг байсан. За яг ч энэ дүрмийн дагуу Ольга ч гэсэн Чехов татагдсан. Гэхдээ Чехов өөрт нь дурлж хаад байгааг өдөр шөнөгүй өөрийнх нь талаар бусад найзуудтай загтал өчөж байгааг огт төсөөлөөгүй бүр мдээгүй гэдэг. Бүр ингэж энийгээ бүр ингэж нуудаг. Тийм айхтар сайн нууч чадсан. Харин тийм л бардам нөхөр байж тээ. За найзуудтай болохоор зүгээр яа би дурлчлаа өвхөл намайг тэрнээс салгана энтер гээл тээ. Бүр захидлыг бүр баг чаачиг бичиж байгаа штэ. Тэгсэн хэрнээ Ольгаг харахаар ингээл чухам мундаг залуу. Юу ч болоогүй юм шиг ингээл хуурчдаг байсан байна. Яа. За ингээд энэ хоёр юу яж байгаа? Багаар ингээд уулзж байгаа байхгүй юу? За. Тий. Тэгээд багаар уулзаа, тааралдаад, Ольгач ингээд мэдээж тэр Чехов татагдаад байгаа. Тэгсэн Чехов нөхөр айгүй сонин нь ерөөсөл би хотод амьдрах дурггүй. Би ер нь их хотын хүн биш. Энэ Москва чи энэ хот жаасан төвхтэй юм бэ гэдэг байсан юм байна. Тэгээ нөхөр бүр ингээд хамаг өмч хөрөнгөө зараад бүр би Ялтаа руу нүх гэж байгаа. Ялтад амьдрах тийм Москвад амьдрах хүмүүс энэ хотын амьдрал муухай гэд. Тэгээд яг энэ Ольгагийн одоо тийм тайзных нь карьер Москвад цэстэн эд бужигнаад ингээд тайзан дээр жүжиглээд маш гоё алдартай жүжигчин болоод идэг. Хоёр биендээ татагдаад байдаг. Гол нь амьдралын эрхэр энэ хоёр чинь одоо тэгээд ингээд Чехов болохоор би Москвад амьдрахгүй гэдэг идэг. Тий. За тэгсэн ядж яхад Чехов ингээд дурснаа нуугаад байдаг. Тий зүгээр өөртөө нь болохоор Ольгагийн хувьд ингээд өөртөө нь болохоор Чехов уулзаад байдаг. Тэгсэн хэрнээ ингээд өөрт нь сайн юм уу, дурлцсан юм уу юу ч мэддэхгүй. Нэг юм чигтэйг химсэг залуул яваад байдаг. Яах гэдэг мэддэхгүй. Тэгснээ бүр нөгөө нөхөр чинь тэгжсэн би Ялтаа руу явлаа гэд нэг өдөр хаяал яваад гисэн. Ийхүү. Нөгөө нэг дурлцсан байсан бүсгүй. Тэгээ Москвагаас яваад гэж. За ингээд нэг хэсэг энэ хоёр ч бүр ингээд орой болгон үжлэгт хамт яваал өдөр нь ингээд гудамжаар хамт салхилаал зугаалаал юм ярилцаал ингээд одоогийнхаар бол ингээд нэг юм тэгсээр энэ хоёр ингээд нэг юм болцоод байгаа мó гэхээр үгүй. Хоёулаа бие биендээ татагдаад байгаа юм хэлэхгүй. Ингээд яваад исэн. Тэгжсэн чинь нөгөө нэг уулзж исэн залуу нь Чехов нь хаяа явуулсан. За ингээд Кремийн хойг руу 1899 оны 7 сард нөгөө Ольгач бүр нөгөө Чеховыга санаад бүр дисгээ байгаад тэгээд араас нь очиж байгаа. За 1899 оны 7 сард нөгөө Ольгач нь Москвагийн театраа тайзаа хаяад тийм шууд хаяад тэгээд одоо Оросууд хэлдгээр бол Антох хотоогоо уулзах гэж байгаа. Ямар их золиос вэ те. Тийм уулзах гээд ингээ очисон. Энэ үеэр нөгөө Чехов чинь Москвагаас ингээ өөрийг нь зориод ирж байгаа нөгөө бүсгүй гэж хараад баярлаад маш их баярлсан гэж. Тэгтэл дахиад тэрийг ил харуулаагүй. Йоо, ядаргаад юм бэ энэ ч одоо яасан. Тэр нь бүр ингээ хожим ингээ захиагаар найзууд нь мэдгэцсэн. Үхтлээ үнэхээр их баярлсан. Тэгтээ тэрийг ил харуулаагүй. За ингээ нөгөө хоёр чинь Ольгаг ирэнгуут нь би ингээд энчээ сууршиж байгаа Ялтад би шинэ байшин бариулж байгаа гэдэг ингээ байшингаа үзүүлээд за ингээд хоёлаа бүр хөдөөгөр зугаалаад ингээд бүр хэдэн 7 хоног хамт өнгөрүүлсэн байгаа. За ингээ 8 сарын 2-нд буцаад Москвад ирсэн. Тий. За ингээд хоёлаа Чеховыг дагуулад ингээд нөгөө Ольгач чинь Чехов дагуулсан Москвад ирсэн. Тэгсэн чинь Москвад ирэл хит хоноол нөгөө Чехов чи дахиад ёо Москвагийн амьдрал хотын амьдрал миний амьдрал биш ээ гэл. Тэгээд үгэлжсэн дахиад хаяал Ялтаа руу яваад гисэн. Тий. Тэгээ яг энэ үед бол Ольга бол Чеховгүйгээр амьдрахын эцсгүй болцсон. Үнэхээр чин сэтгэлээсээ хайртай болчоо. Тэгээд өөрөө ингээд төрүүлээд тэр үед бол эмгтэй хүн төрүүл сэтгэлээ илчлэх бол одоо ер нь жоохон хэцүү буруу. Тий. Нэг юм их ойлголтоор бол. Тэгтээ бүр дисгэ байгаад нөгөө Чеховыг хараад нөгөөх нь хөдөлтгүү. Тэрэнгууд дисгэ байгаад төрүүлээд ингээд би танд хайртай гэдэг ингээд цагтлилгээс юм байна. За. Тэгсэн чинь
нөгөө загтлныг нь Чехов авчаад хариу байдгүй. Энэ одоо ямар ядаргаатай юм бэ ёо. Хариу байдгүй. За. Нөгөө алдартай Москвад алдартай гоё тэгээ алдартай зохиолч хүн тэгсэн байж байгаад нэг захаа иржээ. Жохон хүлээлгэж байгаа захаа ирсэн. Тэгсэн чинь Чехов ингэж ütсэн байгаа. Хайрт хүндэт хамгаас онцгой жүжигчин минь гайхамшигт эмхтэй минь чамаасаа ирсэн загтлыг хурууны үзүүрээр эмэрхтэл сэтгэлд минь баяр хөөр бялхаж байлаа. Юутай их зол вэ, юутай их жаргал вэ. Чинийхээ өмнө би ертөнцийн сав шимийг 9 удаа ухаад дахиад төрсөн ч үл хүрч чадах тийм гүн дор мэхийн ёслий. Чамдаа дасч дурлсан сэтгэл минь чамайг харахгүйгээр дуугчин сонсохгүйгээр хаврыг хүргэж чадшгүйг би яах вэ гэж хэлсэн байгаа. Ямар хэмжээтэй гүн ёслыг нэ дахиад ирээ нууш та. Яасан амир гүн ёслт юм бэ. За. Ертөнцийн сав шимийг 9 удаа ухаад дахиад төрсөн ч хүрч үл чадах тийм гүн дор мэхийн ёслий. За. Чамайг бүр тэгтлээл одоо юу гэдэг те мэхийн ёсож хүндэтгэж байна. За. Тэгээ ингээд чамайг харахгүйгээр дуу хоолойг чинь сонсохгүйгээр хавар болгож бол чадахгүй нэ одоо би яах вэ? За гэж бичиж байгаа. Тэгэхээр ингээ нөгөө хайрыг хүлээж авч яах гэсэн үг те. Нөгөө эмгтэй чи сэтгэлийн илчлэнгууд хайрыг нь хүлээж. За яг ингээд нэг юм албан ёсоор биедээ хайртай гэдгээ хүлийн зөвшөөрж байгаа цагтлаар. Йоо яшгүй дээ ёо. Бүр өмнөөс нь бараг баярлаад байна шүү дээ. За ингээд энэс хойш хоёулаа яг биедээ хайртай гэдгээ мэдээд тэгээд ингээд албан ёсоор загтал бичилсэн. Тэгээд нэг хэсэг заримдаа Ольга нь Ялта руу Чехов дээр гүйж ирдэг. Заримдаа Чехов нь Москвад ирж Ольга дээр ирж уулздаг. За ингээд нэг юм хоёр талд нэг юм беби руугаа тэмүүлсэн хоёр хүн. За хамтран яригч ярьсны дараа гэрлэлтийн ярьж өгнө. Улаанбаатар хотод 12 цаг 41 минут бас нэвтрүүлгийн хамтран яригчаар Max Clean брэнд хамтран ажиллаж байгаа. За энэ Max Clean брэнд болохоор юу юм бэлээ? Малайзад үйлдвэрлэсэн ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн 99.9% бактерийг устгаж толбыг арилгадаг. Ийм орц найрлагатайгаар хэрэглэгчдэд хүрдэг ийм алдартай брэнд. Тэгээд арьсанд ямар ч гарчлал өгөхгүй маш одоо юу хүчтэй тол барилгагч. За манад байгаа одоо манах хэрэгжилж байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо нэг юм нөө өвсний нэг юм ногоон шүүс болчдөг штэ ингээд нөө өвсөн дээр суугаа за тэр өвсний толбыг за хоолны бүх төрлийн толб за цусны толб гэхлээр бас цусны чинь цусыг одоо бид нар шинэ хөглөө гүт уусаар угаахгүй бол арилахгүй марилахгүй гэж бүүн юм болдог штэ тий. За цусны толб за мөн нүүрний бүх төрлийн буудаг бихний толб одоо нөгөө сурагч ирнэл болчлоо болохоор арилдгүй штэ тий. За бихний толб гүн бохирдсон бүх төрлийн бохирдлыг уул мөргөө арилгаж байгаа. Тэгэд хөөсрөлт баг үнэргүй. Тэгээд дээрэс нь нарны хит ягаан туяанд одоос нөгөө гадаа бид нар ингээд балконоор хувцас тавихаар ингээд хар хувцас ялангуяа амар гантцдаг шнэсэ нөө. За тэгэхээр хувцсны үгийг гандаахгүй бүрхүүл үсгэдгээрээ даваа талтай. За тэгээд энгийн нунтгаас тийм учраас 60%-аар илүү хэмнэлттэй. Яагаад гэвэл одоо тэр 3.2 кг-тай нунтгийг нь бол ерөөсөө тэр нь 120 халбаг буюу баггүй юу. Тэгэхээр 120 угаалт хийгднэ л гэсэн үг. За. Тэгээ энэ хөөсрөл баг гэдэг л айгу зүгээр юм байна. Харин тийм. Их хөөстэй байх шиг нөгөө шинэ цэвэр усаар зайлах гэж лайтай шүү. Харин тийм. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 80 2 5585 75 Тэг 7 47 77 гэдэг утаснаас аваад тэгээд Max Clean дундуур зураас Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. За бүх сүлжээ дэлгүүр 8 нэрийн дэлгүүрүүдээр дэлгүүрүүдээс хамтран ажиллах боломжтой байгаа шүү. Хавар борлуулагдж байгаа вэ гэхээр Наран косметикийн бөөний төвүүдээр хуучин бөмбөр худлааны төвийн А2 павильон, булаг худлааны төвийн 2 дугаар давхар, за Ярамгийн Food City худлааны төвийн 3 дугаар давхар, за Ном болон E-Mart супермаркетын бүх салбарууд, за бүх сүлжээ дэлгүүрүүдээр зах худлааны төвүүдээс судалт авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Max Clean брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Үдээсэр нэвтрүүлэг радион 1-р студиэс за хайрын түүхээр үргэлжлэн өрч байна. Өнөөдөр Антон Чехын хайрын түүхийг ярьж өгч байна. За ингээд энэ үеэр Москва даяар Москвагийн урлагийн театрын мандаж аваад Ольга Книпер болон бүх Оросын хамгийн хүсэмжит гой нэр хоёрын хооронд учир явдал ургаад байгааг урлагийнхан ч тэр дээдсийн хүрээлийнхэн ч тэр жигжиг хийгээд эхэлсэн. За мэдээж. За энэ үеэр бүр хааны хатан хүртэл заяа. За Ольгагийн ээжээс нь ингээд танай охин ч хизээ нөгөө нэг зохиолчтой гэрлэх юм бэ гэж асуусан. Тэгж асуусан. Ийм хэмжээнд одоо хүмүүст хүрсэн байна штэ. Ингээд тэд 1901 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тун цомхон хурмын ослоо хийсэн. За хурмаа ихийг Ольга шавтуулсан бас дахиад. За Чехов болохоор ингээд
эргэлзэж байгаад зөвшөөрсөн боловч одоо гэрэлсэн гэдгээ бусдаас нуухыг хүссэн. За өөрөө угаасаа их бардам хүн байсан болохоор за тэгээ бас дээрэс нь эн чинь хүнтэй гэрэлгүй нөгөө гой нэр юм гэд баг насаараа ярьцсан. Энэ нь баг өөрийнх нь үзэл баримтлал болцсон. Тэгээд тэр үзэл баримтлаасаа татгалзаж байгаагаа магадгүй хүмүүст мэдгэхийг хүсээг баг. За ингээд тэдний хорж болдгоо ойртож болдгоо нэг юм холын зай ямар ч байсан холын зай гэрлэлт нь эхэлсэн. За үнэхээр тэд бие биедээ дурлсан уу хайртай байсан уу гэвэл тийм. Гэхдээ тэднийг нөгөө нэг хөдөөгийн алга зэлүүд дурлал, их хотын амьдрал, театр даасах хүсэл, нам гүмхэн бичиж тойрох хүсэл зэрэг юм амьдралынх нь одоо мөрдлөг, ажил мэргэжлийнх нь онцлог салгажлээсэн байгаа юм л да. Тэгээд Ольга болохоор хүүхдийн мөрөөс болоод байдаг. За тэгэнгүүт бас Чеховыг Москвад сууршихыг үргэлж загтал дээрээ бол гуйдаг байсан. Чехов болохоор Ольгад өөрөө бас нөгөө нэг юм бичдэг, зохиолчдаг хүн учраас Ольгад нь театр усаагаар шиг хэрэгтэй гэдгийг бас мэдээд нь штэ. Мэдээд байдаг байсан учраас ингээд бие биенийхээ ингээд нөгөө хүслийг хүндэтгээд те. За тэгээд одоо нэг ч удаа театраа орох гэж бол тулгаж байгаагүй. Ингээд энэ хоёр ингээд нэг нь хөдөөдөө нэг нь Москвадаа л ингээд байгаад исэн. Гэрэлцэн өртлөө. За Ольга Чеховын царайлаг, нуруулаг төрөх бүтээл сэтгэлгээнээс нь гадна ер нь нэг юм даруухан дуурдгүй байдал ухаалаг зан чанарт нь маш их татагдсан гэдэг юм байна лээ. Гэтэл Ольгагийн эргэн тойрных нь одоо жүжигчид театрынханд нь бол ийм зам бол байхгүй. Тий одоо жүжигчид байлаа гэхэд нэг хүүхэмсэг жүжигчид байлаа гэхэд нэг л их одоо уран панаалтай хөвгтэй. Тэгээд нөхөр юу байд юм бэ? Жүжигчин байхын л ер нь бол нэг тийм нэлээд жоохон хөнгөвсөг бүсгүй байсан юм байна. Тэгээд нөхөр ингээд Чеховтай гэрэлтэж байгаа юм. Чеховтай үнэхээр хайртай. Гэхдээ Чехов нь өөрөөс нь хол амьдэрдэг. Хоёулаа бие биедээ хол амьдэрдэг. Тэгээ Чеховоос хол байхдаа ер нь бол зүгээр байгаагүй гэдэг юм байна. За. Тэгээд бүр ингэсэн. Ингээд Ольга ингээд Москвад театртаа жүжиглээд ингээд байжсэн. Хоорондоо захаа загт хөвцөлцээд биендээ хайртай байсан ирнэ. Ольга жирэмсэн болсон. Яана. За. Тэгсэн яг ингээд нэг жирэмсэн байж байгаа тайзны бэлтгэлийн үеэр унаж бэртээд ингээд цолбцсон. За. Тэгсэн эмч хүний хуваар гэж байгаа байхгүй аль хэдийн одоо юу гэдгийг бас нэг танил эмч нь хин рүү Чехов руу загтлагдсан байгаа. Танаа Ольга чинь жирэмсэн байгаад юуны театрынхаа бэлтгэлийн үеэр ингээд унаад ингээд юу яатсан байна зулдсан байна гэд Чехов бичсэн баг. Чехов нөгөөдхийн аваад тэгээ бүр ийм буцаагаад ийм загтлагдсан Ольга руугаа. За хүүхэд өөрийнх нь биш гэдгийг Чехов өөрөө мэдчихсэн. Тийм гутаа ямар ч үсэн их нэртэй үл ямар нэгэн дарамт дарамт үзүүлээгүй ууралж хашгираагүй. Гэхдээ гомдсон тухайга загталтаа бичсэн байна. Гэхдээ гомдлгүй л яах вэ хүн юм чинь ёо. Тэгээд чамайг надаас өөр үнд хөл алтан дурлж байгаа тухай нэрээ нуудалсан загтал авлаа би. За магадгүй над шиг хинт ч хэрэггүй амьтныг хайрлах хайр чинь дууссан баха. Надгүйгээр амьдрахаар өөр хүнийг хайрлахаар шийдсэн бол одоо яа гэхэв? Гэвчиг би бол харин чамд хайртай. Бүр хачин их хайртайг минь яана гэж гомдлож ütсэн баг. Яана хөөрхөн амтаа. Одоо чи яхаг өрөвдчихсэн. Тэгсэн. За. Яг энэ үйл явдлын дараа Ольга юу яасан? Чехов тэр очоод тэгээд хоёул хүүхдтэй болъё л доо. Тэ гэрлэхтэй л уг хүүхд төсдөг байсан. Тэгээд Чехов татгалзаад байдаг гэсэн. Тэгээд яг энэ явдлынхын дараа бол бүр эрс татгалсан Чехов. Үгүй хүүхдтэй болохгүй. Яагаад ч хүүхдтэй болохгүй шүү гэсэн. Яана. Тэгэнгүүт Ольга тайзаа орхиод эр нөхөр дээрээ очиж чаддгүй. Өөрөө ингээ нөгөө тайзан дээрээ жүжиглэх ёстой. Тайзандаа дуртай учраас Москвад аваад идэг. Гэтэл эр нөхөргүйгээрээ ингээд Москвад амьдрахгүй байж чаддгүй ингээд ийм хацсан шалаанд орсон юм байна л да. Тэгсэн яг энэ үеэр нь Чеховын нөгөө сүрийн өвчин уламдаа амжираад Чеховын бие муудаад тэгээд яг энэ үеэрээ нөгөө Чехов алдартай Игч дүү 3 гэдэг зохиолоо бичихтэй дунд игч нь болох Маша гэдэг бүсгүйхэн дүрийг өөрийнхөө эхнэр Ольгагаас санаа авч бичсэн. Энэ Маша гэдэг дүр болохоор Игч дүү нараасаа одоо хамгийн ухаалаг нь. Тэгээ Франц, Герман, Англиар ярьдаг. Төгөлдөр хуурч мэрэгжилтэй. Тэгээд Ольга энэ бүх чадварыг эзэмссэн учраас Ольгагаа харж агаад энэ дүрээ бичсэн байд юм байна. Тэгээд Чеховын амьдралын сүүлийн жилүүд бол сүрээ өвчин дарлагдсан, тамир тэнхээгээ алдсан, ер нь жоохон хэцүү хөл өнгөрсөн л дөө. Гэхдээ өөрөө тэгж дурсдаг. Би ингээд тамир тэнхээгээ алдаад сүрээд идэгдсэн Чеховыг балчирхан жижигхэн жүжигчин эмэгтэй хүчээр л нас одоо юу гэдэг амьдрал маань урагшилж байна да. Тэр жүжигчин эмэгтэй л намайг одоо юу гэдэг амьдруулж гин гэж дурссан. Тэгээд бүр Ольгад дурлсан Чеховыг одоо юу гэдэг Чеховыг амьдрах хүсэл төрүүлэхээс гадна Игч дүү 3 гэдэг зохиолоо бичих урам өгсөн гэж үздэг. Тэгээд сүүлд нь яг хуу Чехов Ольгадаа зориулаад
хайртай ямар их хайртайгаа сэтгэл доторх уудалж үтсэн 400 градус зөгтөл байдаг гинэ. За. Одоо энэ 400 градус зөгтөл нь яг ингээд хамгийн үнэтэй өв болж Оросын одоо юу гэдэг Чеховын музейд хадгалагддаг. Тэгээд Чеховын бие нь муудаад байгаа гэдгийг нь мэдээ тэгээ ер нь улам муудаад байна гэд тэгээ сүүлдээ бүр Ольга Москвагаас урлагийн театраас чөлөө өгсдөг байсан юм л. Нөгөөдөл нь чөлөө өгөхгүй. Чи жүжигчин чи манай одоо урдаа гардаг жүжигчин бид нар чам чөлөө өгөхгүй гэд. Тэгээ урлаг хатуу штэ гэл ингээл яваад. Тэгээ сүүлдээ бүр аргаа бараад нөхрийн маань би бүр муудаад байна гэд. Тэгээд нэг юм чөлөө аваад за ингээд ирсэн Чехов ер нь нилээд ортцсон байсан бэ энэ. Тэгээд ингээ эхнэр нэрсэн чи бүр нилээн бүр хэвтэрд орцсон байжгаад орноосоо босоод баярлаад бүр ирүүл болцсон юм шиг бүр ингээд гадуур эхнэрээ дагуулж зугаалаад яалтаар хөрхөд. Тэгээд харамсалтай нь 1904 оны 7 сарын 15-нд буюу 44-т Антон Чеховнаас урсан. Чи намайг хайртай өнөрөөгөө явъя гэвэл чөлөө өхөө. Өгөхгүй. Манай ажилчин бас нэг өгөж болохгүй, өгдөж болохгүй ажил амир. Тэгэж хайртай хүн ирж болдгоо болов. За нөхрөө эмчлүүлэхээр Германд ирээд байсан Ольга нөхрийнхөө үхлийн дараа тайзаач тэр, хувийн амьдралаач тэр ор тас орхиод хэсэг олны нүднээс дайжаад сургаггүй болсон гинэ. За харин эхнэртэй сүүлчийн удаа үхлийн орон дээрээсээ битсэн загтал нь байдаг. За тэр загталтаа амраг хайрт минь, амьдралын минь, хань минь, насыг минь нэмсэн хайр дурлал минь намаага битгий мартаарай. Хэрвзээ чи нэг л удаа намааг мартагнах юм бол дээврийн мөс хайлаад дуслах чимээ, хаврын цэцэгсийн сэрчигнэнийг бодоорой. Цонхоороо харахтаа өвөл болж цас чихарч байвал намайг бодоорой. Амгалан зүүдэндээ намайг өргөлж зүүдлээрээ амраг минь гэж бичижсэн. За тэгээ Чеховын хувьд бол Ольгатай танилцаж алсын зайнаас гэрэлсэн энэ 6 жил нь амьдралынх нь хамгийн аз жаргалтай 6 жил байсан гэж өөрөө хэлсэн байдаг бол зовлон зүтгүүр ихтэй авчиж болохгүй, хайчиж болохгүй тэр 6 жил надад амьдралын аз жаргал гэж юу байдгийг ойлгуулсан гэж Ольга нь бол ярьсан байдаг. За тэгээ Ольга нөхрөөсөө хойш 55 жил амьдраад 1959 онд 90 наснда таалал төгссөн. Тэгээд дахин гэрлээгүй. Гэтэ дахин гэрлээгүйч Ольгагийн амрагийн явдал бол Москвагийн урлагийнхны бол гол ярианы сэдв болдог байсан. Тэгээд бараг л шин залуу жүжигчин залуустай Ольгагийн үрийг дамжаагүй бол ажил аваагүй гэсэн үг гэдэг юм явган хошигнолч байдаг байсан. Тэгээд магадгүй Чехов тийм зөрүүд тийм бардам хүн байгаагүй бол өвчнөө эрт дэмжлүүлээд амьд үлдэж болох байсан байх тий. Эсвэл гэр бүлээ бүрэн бүтэн сайхан аваад яваад чиж болох байсан байх. Гэтэл агуу хүмүүс этгээд байдаг болохоор дөнгөж 44 жил амьдрахтаа орчин цагийн театрын үүслийг тавиад хайр дурлалын түүхээрээ хүртэл одоо театрын донд домог мэт яригдан үлджээ. Чехов үнэхээр бардам нөхөр байсан гэсэн. Үнэхээр бардам байсан юм байна. Тий. Үнэхээр бардам байсан юм байна. За нүрээд 2025 оны 5 дугаар сарын 1-ний пүрэв гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Max Clean Brand за мөн Sky Media, Android TV болж шинжлэглээ гэд Sky Media хамтран ажилласан. Баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3